Индонез улсын Nusa Penida арлын бүтэн өдрийн аялал хэдэн өргөөр авсан бай. За өглөө 5:30 босоод бид өглөөний цагаа уусан, жимс хямд туужсан маш их жимж идсэн. Тэгээд нэг цагийн драйв гээд талааргийн бомб дээр очсон. Бид кофе уугаад cheers. Бали арлаас болон нөгөө Nusa Penida арал руу очоод нэг цагийн ерөнхийдөө бовт аялал хийдэг. Тэнцэнэ очоод ерөнхийдөө бодолтой чек хийгээд өдрөө олж явж идсэн. Бид view на аюу гөр. За эхний арал болохоор Broken Beach гэх нэг юм area байсан. Энэ л аюу гоё тийм синхронтэй талаанууд байсан. Тэгээд тойрж алхаад цаатлынхаа нэг Broken Beach үе голтооны юм нөхтэй нэг юм том юу гэдэм бэлээ талаа иргэн Lux гэдэг. Дараа нь болохоор нөгөө алдарт нэрийг марцсан байт юм аа. За бид өөрөө доошоо 20 минут буусан. Тэгээд аюу замтай тэгээд доошоо буугаад оронгуудаа доороо талаа иргэн биш нь үнэхээр гоё тийм зөөлхөөстэй. Тэгээд бид өөрөө нөгөө нэг 2 баг цаг гараад шоу хөвжөлтөө тоглоогүйгээ хараагаа цаасан цагаас нэг рил хийж өгөөд тэгээд өөрөө дэшигээ буцсан юм бид өөр баахан сар мөшөндөө таарад ерхий аялгээд дууссан. Өөрөө болохоор цааш Индиа явах гэж байгаа учраас бид өөр нэг Индиан holiday тэгээд өөрөө нэг далаа хэрэгсэлээд дууссан да. Хэрвээ энэ Reels 2000 лайк өгөх юм бол би яг аялын план болон үн болон яг бүгд маршрутын та бүхэнд зааж өгье.